Чингоны минь. Түүжээ залуус нэвтрүүлгийн маань дараагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За дараагийнхаа дугаарын зочинтойгоо танилцъя. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Баатар хүүгийн Хоролцран гэдэг. Би анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 3 дугаар дамжаанд суралцдаг. Тэрхий гайхалтай яг энэ гэлцчгүй мод шиг тэрхий сайхан амьдралд амьдарч байгаа болохоор шинжлэлийн баяр бол хүн бүхэнд ад жаргал, баяр хөөр, хайр бүх зүйлийг би авчирдаг гэж боддог. аав ширпас гэж өгсөн. Ер нь бол билүүнд айгуу дуртай. Уйлаад би бүр ингээд минчээсээ улаан болцсон. Тэгсэн ирнэ бүх хувцсан улаан. Бөгөөд хашааныхаа гадаа гарчаал аав солиуд бодвол хамгийн гоё. Тэр дуу сонсохоор нэг тийм гал цогтой, цоглог. Хүн бүр шинэ жилийн баярт дуртай. Таны хувьд шинэ жилийн баяр ямар ач холбогдолтой? Шинжлэлийн баяр бол хүн бүхэнд ад жаргал, баяр хөөр, хайр бүх зүйлийг би авчирдаг гэж боддог. Гэр бүлтэйгээ шинэ он гаргаагүй 3 жил болж байна. Тэгээ оюутан болж ирснээс хойш гэсэн үг. Тэгээ шинэ жилээр найз нөхөд, гэр бүл одоо хамт олон хайртай дотны хүмүүстэйгээ байх л одоо миний шинэ жилийн баярын одоо хамгийн тийм сайхан зүйл юм уу да. Сэтгэлдэлд чинь хоногшиж үлдсэн ч юм уу? Шинэ жилийнхээ баяраас нэг хуваалцаач. Энд хүүхэд нас, бага насны ер нь шинэ жил хамгийн тийм баяр хөөртэй, ер нь бол гинэн цайлган, ер нь бол тэр нь л хамгийн гоё юм. Охтууд болгон чи ингээ гоё байхыг хүсдэг шүү дээ. Би ч гэсэн ингээл гоё хувцас өмсөөл. Тэгэл би ч их улаан өнгөнд дуртай хөхтэйсэн аахгүй. Тэгэл хөлний одоо улнаас баг толгой хүртлээ тийм улаан өнгө. Улаан күртэгтэй, улаан өмдтэй ер нь бүх юм нь улаан заяа. Баг амьсны хүртэл улаан байсан баг. Манай дүү бит хоёр ингээ бас хоорондоо жоохон маргаад тэгээд ингээд уйлаад би бүр ингээд минчээсээ улаан болцсон. Тэгсэн ирнэ бүх хувцсан улаан. Тэгэл тэр үед болохоор намайг юугаар харагдчихсэн бэ гэхээр билуугаар харагдчихсэн. Тэгээд тэрнээс хойш би шинэ жилийн ер нь бол билуунд айгуу дуртай. Миний анхны шинэ жил бас уйлаантай ч гэсэн тийм инээдтэй баяр хөөртэй тэгэхээр гоё юм л гэж боддیں۔ За чиний хувьд шинэ жилийн тийм хөвгтэй хөөртэй явдал байна уу бидэнтэй хуваалцаач. Миний хувьд гэх юм бол эмээг байдаг байхад одоо халуун ам бүлэрээ айл хамаатан садангууд бүгд нийлээд шинэ жил тэмдэглэдэгсэн. Жохон бохолохоор чинь тэгээд хамгийн гоё зүйл нь шинэ жилийн бэлгэл байсан да. Баахан бэлгтэй болоод өвөр дүүрэн бэлгээ урдаа тавьчаал чихрийнхаа төрлүүдийг төрлөөр нь хувааж тавьчаал шинэ жилээс өмнө белууныхаа завсраар бөөндөө идээл бөгөөд хашааныхаа гадаа гарчаал аав солиуд бодвол хамгийн гоё явдал байсан тэр. Одоо ч тэгээд 3 жилээр гэртээ шинэ жил тэмдэглэсэнгүү те. За хорлоогийн маань хувьд шинэ жилийн баярын яг юу таалагддаг вэ? Билүү. Тэгээд гацуур, салют гэдэг ер нь бол шинэ жилийн баяр байгаа одоо бүх юм тийм гэлцэл тэр нь л аюу таалагддаг. Одоо л бас насны онцлог гэдэг юм уу? Арай өөр зүйлийг хүсвэлдэг болсон байна. Тэгээд тэр нь юу гэхээр одоо бусдыг баярлуулах. Одоо тэр нь болохоор надад одоо шинэ жилээр одоо ингээ бусдад бэлэг өгөөд ч юм уу бусдыг ингээ бусдадгийн тийм бэлэгээр тэр нь болохоор надад одоо хамгийн тийм намайг ажиргалтай болгодог зүйл болчихсон юм шиг. За чамд шинэ жилийн баярын одоо юу тийм таалагддаг вэ? Энэ юу н онцгой байдаг вэ? Яг ингээл ааваараа ээжээр яг шинэ жилийнхаа модыг засуулчаал тэгэл гой дээр үеийн чимэглүүдтэй миний мод одоо ч баг миний мод байгаа дүүнэрийн мод болсон бохоо. За жоохон бахад хоёр ихчтэйгээ хамт модон дээр тавьсан мөнгө хувааж авдаг гэсэн бол хоёр ихч томорсны дараа ганцаараа авдал дүүтэй болоод дүүнэрийн мод болсон чинь дүүнэрийн мөнгө болсон. Тэгэл хамгийн гоё зүйл нь шинэ жилийн мод тэгээд модон дээр тавьдаг мөнгө л гоё юм да. Сүүлдээ томрог тусан миний мод бишүүлж байгаа юм да. Тэгэл мөн солиут хизээж белуу солиут хоёроор хоёрыг шинэ жилиг бол би төсөөлөхгүй. Чинь хичээлдээ суух хэрэгтэй тийм үүрэг хүлээсэн юм чи тэрнийхээ төлөө тэмцэж байгаа байхгүй юу? Бид эрх цагийн тэгээд модон дээр тавьдаг мөнгө л гоё юм да. Хамгийн эхлээдгүй л би зүг мэддэг байсан. Эдгүү завшаа нэг далимдуулаад нэг хамаатан садан бүгдэндээ шинэ оны минь од гэж би. Ээж одоо хайртай шүү. Тэгээд автобусанд явах чинь үнэхээр дайн штэ. Ингээд нөхдөдлөхөд төсгөл төлөхөө ураг гэлээд төсгөё. Энэхүү дугаараар болохоор нэг тийм асуултууд бэлдсэн байгаа. За тэгээд энэ асуултууд дотроос суглаад хариулгаараа энэ дотроос
За би эхлээ секрет тийш асуултад. Хонжуртай мó. Хонжуртай гэж болно. За. Оюутан болоод тохиолдсон одоо хүүхдийн нийтийн явдлуудаас хуваалцаач. Хамгийн эхлээдгүүл би зүг мэддэг байсан. Тэгээд ерөнхийдөө манай одоо аймагт чинь болохоор баруун зүүн тэгээд ерөнхийдөө дээшээ доошоо л гэж ихтэй ярьдаг байсан байхгүй юу. Тэгээд энд ирсэн чинь айгүй олон зүгт болсон. Жинхэнэ нөгөө 4 зүг 8 зүг гэдэг шиг. Тэгэл баруунтаа гэхээр хүмүүс баруун жишээ явахаараа зүүн жишээ явал урагшаа явахаараа хоошоо яваад байгаа шиг санагдал. Тэгээд сүүлдээ миний толгойч иргэцсэн юм уу гэж бодоод сүүлдээ ингээд гараж хүртэл жоохон андуурд юм бэлээ. Миний хувьд бол баруун гар нь зүүн гар болсон ч юм уу тиймэрхүү бас нүд байсан. Тэгээд автобусанд явах чинь үнэхээр дайн штэ. Би бол автобусанд явахыг дайн л гэж боддог. Тэгэл өглөө манайх чинь 7-д ч дандаа хичээлт өгдөг. Анаах ч угаасаа. Тэнгүүтээ автобус нь ингээд өнгөрсөн жил юм ба штэ би 21 дэх хорд амьдардаг гэсэн байхгүй юу. Тэгээд ингээд автобусанд суухаар хамгийн ихний автобусанд би суухгүй бол ерөөс хичээлдээ. Ерөөс хичээлээс хоцорно. Тэгэл эхний автобусанд зүгээр үнэхээр уучлаарай ч гэж хэлэхгүй штэ би. Би хичээлтэй хаа, би хичээлтэй штэ хаа, би суучаа хаа гэж бүр үнэхээр тэр үедээ өрөвдөлтөй юм шиг. Гэхдээ би өөрөө тэмцэж байгаа байхгүй юу. Би чинь хичээлтэй суух хэрэгтэй. Тийм үүрэг хүлээсэн юм чинь тэрнийхээ төлөө тэмцэж байгаа байхгүй юу. Тэгэл автобусанд ингээд шахалтаал, чихэлдээл ингээд баг ингээд дайтаал баг ингээд ховсгол мөсгөл болж байгаа юм аа. Тэгэл автобуснаас буухад би бол би биш л болсон гэсэн. За энэ асуултаа зөрүүлээд заяагаас асуумаар байна. 2017 онд оюутан болж орж ирээд хөхтэй явдлууд гэх юм бол зөндөө тоолж өшгүй. Тэгтээ нэг дурсамжтай юм байт юм аа. Хөдөөнөөс гэрээс ихж ирээд хичтэйгээ талбай дээр уулзчаад манай сургууль 21-т байдаг гэсэхгүй юу. Тэгээд уулзчаад урлагийнхаа үзлэгийг 1-р курст ордог, урлаг үзлэг болдог. Тэрийгэ бэлтгэхэд цэцэг төвийн тэндээс зүүн дөрвөн зам зүүн салаа суугаад уулын цаашаа 21-ийнхаа тийш явах байсан. Тэгсэн чинь урдуур хойгуур гэж 2 байдгийг мэдэхгүй. Тэгээ хойгуур явахтаа суугаад тэгээд зүүн салаагийнхаа автобусанд суугаад тэр чи одоо хаана ямар буудал юун дээр зогсдгийг мэдэхгүй шүү дээ. Тэгэл сайхан яваал тэгэл эцсийнх нь буудал дээр очиод хаа байсан зүүн салааны хойд хэсэгт нь очичоод ахаа би одоо хайж вэ. Намайг сургууль дээр минь хүргээд байгаа шиг нэг тийм хөвгтэй явдал байсан. Тэр л одоо бодоод хамгийн хөвгтэй. Тэгээ буцаад 21 одоо хаана нэлээ бууж ээж нэг юм автобусаа дамжиж буцаж 21 сургууль дээр очиж ирсэн. Нэг тийм л хөвгтэй явдал өгд юм да. Тэрхий гайхалтай яг энэ гэлцч буй мочиг тэрхий сайхан амьдралд одоо амьдарч байгаа болохоор шинэ жилийн баяр бол хүн бүхэнд ад жаргал, баяр хөөр, хайр бүх зүйлийг би авчирдаг гэж боддог. Ширпас гэж өгсөн. Тий, ер нь бол билүүнд айгуу дуртай. Уйлаад би бүр ингээд мэнчээсээ улаан болцсон. Тэгсэн ирнэ бүх хувцсан улаан. Бүгд хашааныхаа гадаа гарчаал аав солиуд бодвол хамгийн гоё явдал. Тэр дуу сонсохоор нэг тийм үнэхээр нэг тийм гал цогтой, цоглог. За, одоо дахиад 2 асуулт суулгах хэрэгтэй байхгүй юу? Вау. За, дахиад нэгийг суглаарай. За, хонжуур байхгүй шүү. Хэрвээ одоо гинт таны цаг хугацаа ухрах бол аль үед очих байсан бэ? Тэнд очиод та юу хийх байсан бэ гэсэн асуулт байна. Би 10 жилдээ очимоор байна. За 10 жилд болохоор бас төөрч бодолж явсаар тэгээд элсэн тэрэнхээ шалгалтайгаа золгосон байт юм аа. Тэгээд Дангахан шинжилгээний үндэсний их сургуулийн эрүүл мэндийн мэдээллийн технологич гэдэг мэрэгжлийг сонгосон байдیں۔ За тэгээд энэ мэрэгжлийн тухайн үедээ манай аймагт ганцхан л ирж байсан юм. Уг нь бол миний яг ингээд зорилго мөрөөдөл хөл эмч болох байсан байхгүй юу? Тэгээд хэрвээ би яг тэр үед очих юм бол хим биолог гэдэг хичээлийг судлаад ахаад ерөнхийдөө шалгалтанд ороод тэгээд хүний эмчилсэн мэрэгжлийг эзэмшмээр байна. Гэхдээ одоо би яг энэ мэрэгжлийг эзэмшиж байгаа тийм харамсаад байдгүй л дээ. Ягаад гэвэл би анагаахын холбогдолтой хүн болох чинь би эрүүл мэндийн салбарт ажиллана. Мэдээж би анагаах эрүүл мэндийн салбарт хувь нэмэр оруулах тийм хүн болж чадна гэдэг утгаараа одоо өөрийгөө зоригжуулаад хурцлаад явж байна да. За заяа чамд контрол Z хийгээд өнгөрсөн үедээ очивол ямар үед очих вэ? Одооныхоо амьдралд сэтгэл хангалуун байдаг. Тэрхий гайхалтай яг энэ гэлцч буй мочиг тэрхий сайхан амьдралд одоо амьдарч байгаа болохоор ухарч очих тийм үе надад байхгүй. Хэрвээ очисон тохиолдолд ээж аваа хоёроо гомдооч исэн бол тэр үе дээр очиод гомдоолгүйгээр аж аргалтай байх байсан баг та. Түүнээс бол одооныхоо
тийм эрх гэх юм уу аз жаргалтай юугаар дутагдахгүй амьдралтай сэтгэл хангалуун байгаа болохоор нэг тийж буцаж очих нэг тийм хүсэл байгаа. Нэр их шинжил болохоор надад нэг Хабагийн Happy New Year тэгээ ерөнхийдөө тийм шинэ жилийн дуунууд сонсохоор нэг тийм амар гоё яг догтлоо жоохон хүчиг тийм өдрөж төрдөг чамд ер нь яг ямар дуу сонсохоор. За надад болохоор ариун агчийн цасаа илгуу тэр дуу сонсохоор нэг тийм үнэхээр нэг тийм гал цогтой цоглог яг л нэг тийм яа үгээр хэлэх аргагүй нэг тийм мэдрэмж төрдөг юм аа. Бүр цаанаасаа л нэг тийм өөрөө бараг цасч болсон юм уу гэж бодоор. Тэгэхээр гоё. Шинэ жилиг тэс яд гэдэг. Шинэ он гарахаар яг ингээл 12 цагтаа уралдаал айлууд бүгд шимпанзга бодулдаг штэ. Тэрнтэй зэрэгцээд одоо ингээ яг том болоод эхлээд 10 жил сурагч байхдаа ингээд бүгд ингээл нийлээл шимпанз гэдэг зүйлийг эцэгхээсээ ингээл айгааж гэх юм эсвэл эцэг жоохон болохоор ч тэр юм хүүхдүүдтэй ундаа хийж өгөөд томчууд бүгд шимпанз гэдэг байсан. Тэгээ бас нэг 12 дугаар ангид ч юм 11 дугаар ангид аав нэг хүүхдийн шимпанз гэдэг юм аваад ирсэн байсан. Тэгээ тэрнээс нь хийж өгч аах шимпанзыг амсч үзсэн байсан байхгүй юу. Тэгэл харин одоо оюутан болоод ч юм уу нэг гэртээ нэг он гаргасан. Тэр үед аав шимпанз гэж өгсөн. Тэгээ жинхэнэ шимпанз гэж өгсөн. Тэгээд дэрийг нь одоо уух чицөө байх чицөө. Тэгэл за төлөө гэж уусан би тий. Тэгэхэд яг 12 цаг болоод яг шимпанзга уухынхаа өмнө хүслээ шивнүүл яг тэр хүсэл нь бэлдээв шиг санагддаг. Яг өнгөрсөн бүхэн ингээд ард тоцроод одоо хэрвээ яг надад ингээд алдсан алдаа байгаа бол тэр бүхэн ард тоцроод тэгээд одоо шинэ он гараад яг Цоо шинэ хүн бол. Цоо шинэ. Гэтэ бараг би 7 нэг болгон цоо шинэ хүн болно гэж босдог. Гэхдээ яг үнэхээр л яг цоо шинэ хүн болно яг ингээд бүх юм ингээд цоо шинэ яг ахаад нэг төрсөн юм шиг тийм мэдрэмж. За ингээд 2020 онд аз жаргал, амжилт, ажил бүтээл нь бүгд өөдөө твшин дэлгэрч бүх зүйл нь сайн сайхан болох болтугай гэж өрөөй. За баярлаа. Энэ нэвтрүүлэгт урьж оролцуулсан төрийн минийхэндээ болон заяада үнэхээр талархлаа. За тэгээд энэ нэвтрүүлгийг үзэж байгаа бүх хүмүүстээ шинэ оны мэнд бид эрх цагийн түвшээ баяртай.